За сайн байцгаана уу, энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Саранбаа гэдэг Ganabel Coach Center-ийн коучоор ажиллаж байна. За өнөөдрийн миний ярих сэдэв бол утга учиртай амьдралыг хэрхэн бүтээх вэ? Утга учир. Яг ийм утга учиргүй одоо яг юуны төлөө амьдраад байгаагаа мэдэхгүй, яахаа мэдэхгүй ийм мэдрэмжүүд бол би маш их олон удаа бол амьдралдаа авч ирсэн. Тэгээ энээс болоод эрэл хайгуул хийгээд одоо яг энэ утга учиртай амьдралаа бүтээж чадсан байгаа. Тэгэхээр энэ яг өөрийнхөө түүх болон сурсан мэдсэн зүйлүүдээ нэгтгээд та бүхэндээ одоо тайлбарлаж өгье. За утга учиртай амьдралыг бүтээхийн тулд бид эхлээд юуг давдаг вэ гэхээр эхлээд бидний толгойд эргэлдэж байгаа дээрээс нь бидэнд тохиолдсон зүйлүүд маань энэ асуудлууд байдаг. Асуудлууд. За энэ асуудал нь бол юу ч хийж болно. Өвчин байж болно. Тэгээд сэтгэл зүйн асуудлууд, сэтгэл зүйн гэмтлүүд байдаг. Таагүй дурсамжууд янз бүрийн бодогддог штеп. Амьдралд ингээд хин нэгнийгээ алдах ч юм уу тий. Эсвэл хин нэг нь таныг маш ихээр гомдоох. За өнгөрсөнд одоо үнэхээр хийхийг хүсээгүй зүйлүүдээ ингээд санаандгүйгээр хийчихсэн тий. Түүндээ харамсдаг. За дээрэс нь болохгүй зүйл хийж өөрийгөө буруутгах гэдэг шиг иймэрхүү зүйлүүдийг одоо сэтгэл зүйдээ бодож ингэж асуудалтай байдаг бахнэ. За энэ асуудлууд маань бидэрт ямар нөлөө үзүүлдэг вэ гэхээр бие организм тогтворгүй байдлуудыг бий болгодог, мэдрэмжийн хувьд таагүй мэдрэмжийг бий болгодог бахнэ. За сүүлийн үед бол энэ энерги гэж ярьж байгаа тий. Энергийн гэмтэл үүсгдэг. Энергийн гэмтэл. За ингэж үүсгэснээрээ энэ нь эргээд буцаад бие организм маань тогтворгүй ажилласаар байгаад буцаад өвчин болдог. Ерөөсөөс эхлээд бие өвддөг байх нь шүү дээ. Сэтгэл санаа тавгүй байдлаас болж бие өвддөг. За хүүхэд яагаад өвддөг вэ гэхээр гэр орны орчин бас одоо өвөө эмээ гэдэг ч юм удам дамжсан өвчин байдаг. Бас гэр орны уур амьсгалаас болж хүүхэд бас өвддөг бахнэ. Гэрт байгаа хүмүүс тийм хад жагалгүй, ууртай, гунигтай, тийм хэцүү байх тусам хүүхдүүд бас өвддөг. Тэгэхээр энэ хоёр маань ерөөсөө хоорондоо юм уялдаа холбоотой. Өвчин маань сэтгэл зүгээс болтын сэтгэл зүйн маань өвчнөөс үүсдэг. За ийм байдлаар болж бид нар ингээд тайван байх аргагүй амьдарч байдаг. За энэ асуудлуудыг яаж шийдэх вэ? За тэгэхээр хамгийн чухал нь болохоор энэ сэтгэл зүйн эмчлэх шаардлагатай. За сэтгэл зүйн эмчлэхийн тулд ямар шийдэл байна гэхээр бясалгал хийж болно. За төрөл бүрийн сэтгэл зүйн эмчлэх бясалгал байдаг. За дээрэс нь эрүүл амьдралын хэм маягт орчуулж байна. Эрүүл мэндийн биеэ эрүүлжүүлчих юм бол сэтгэл санаа амар гоё тайвшраад ирдэг. За дээрэс нь ярьж одоо тухайн асуудлаа ярьж яг тэр бодоод байгаа гүн гүнзгий шалтгааныг олоод тэгээ тэрийг бодох шаардлагагүй гэдгээ ухаараад түүнээсээ суралцах ёстой сургамжуудыг аваад чөлөөлөх нэ. За дараа нь бол дасгал хөдөлгөөн хийж болно. Би туршиж үзсэн байхгүй. Би ямар нэгэн зүйлд ингээд санаа зовоодсан. Тэгээ санаа зовсон мэдрэмжийг одоо хэрхэн одоо энэ халахалтаар ингээд арилгах боломжтой юм болоо гэж туршиж үзсэн чинь би яг нэг 5 км орчим алхахад миний санаа зовнил байхгүй болсон байхгүй. Тэгэхээр энэ дасгал хөдөлгөөн гэдэг зүйлийг яг зорилготойгоор тэр одоо сэтгэлийн тавгүй мэдрэмжүүдийг арилгахын тулд хийж болж байгаа. За эрүүл хооллоод эхлэхээр бас бидний өвдөлтийн мэдрэмж ч юм уу ходоод өвдөх янз бүрийн асуудал гарахгүй болохоор бас сэтгэл санаа эргээд өвдөр болж байгааг анзаарсан. Тэгэхээр энэ бүх аргын аль нэгийг хэрэглээд та бүхэн маань энэ өнгөрсөн тулсын асуудлуудаа шийдэх хэрэгтэй байна. За манайхаас бол энэ ярих хэрэгцээг нь санал болгож байгаа коуч үйлчилгээ байгаа. Коуч үйлчилгээ нь бол таныг шүүмжлэхгүйгээр, таныг буруутгахгүйгээр тань тулгарсан энэ асуудлуудыг чинь сонсоод жинхэнэ шалтгааныг таниулаад таныг өөрөөр нь ухааруулж дахин бодох байх тэр ихтгэл үнэмшлийг өгч чаддаг. За дараа нь яах вэ гэхээр сэтгэл санаа аягүй гоё болчлоо. Тэгээд нэг сайхан амгалан тайван болно. За энэ амгалан тайван болсны дараа зарим хүмүүс ингээ орхичдөг.
За окей, би сэтгэл санаа асуудалгүй болсон юм чи одоо сайхан урсгалаараа амьдрий гэд бодоход хэсэг хугацааны дараа дахиад утга учиргүй болдог. Утгагүй. Тэгэхээр яах ёстой вэ гэхээр 3 дахь зүйл рүү орно. Энэ нь зорилготой болох. За энэ дээр л гол нууц нь явж байгаа шүү дээ. Энэ дээр л утга учир хэрэгдэн гэсэн үг. Хүн яг зорилготой, тэмүүлэлтэй ямар нэгэн зүйлийн хойноос явж байхтай утга учирыг мэдэрдэг. За тэр нь ямар байх ёстой гэхээр зөв байх ёстой. Зорилго маань зөв байх ёстой. Зөв гэдэг нь бусдыг хорлсон, сүйтгэсэн, гуурсан, лөөвөрцөн байх юм бол тэр маань ахаад л эргээд мэдрэмжийн хувьд таагүй мэдрэмжийг өгдөг. Түүнээс юм уулгаалчаад баярлаад авахгүй л үү тий. Уулгаалсан юм баригдчих болоо одоо яана тий. Одоо тэрийг яаж нуунаа гэд одоо сэтгэл санаа юм тавгүй болоод эргээд биедээ юм өвчнийг дууддаг. Тэгэхээр бид нар эрүүл байхын тулд зорилгоо зөв тавих нь чухлаа. За зорилгоо зөв тавьчихаар яадаг вэ гэхээр одоо байгаа ажилдаа илүү чин сэтгэлээсээ хандаад эхэлдэг. Одоо менежер хүн байлаа гэж бодоход одоо энийг мдээгүй байсан бол зүгээр л ажиллана гэсэн үг шүү дээ. Тэгээ өгдөөл асуудлаа бодоол ингээл амьдрна гэсэн. Харин сэтгэл санаагаа амгалан болгочих юм бол одоо хийх юм буюу ирч хүчүүд гараад ирнэ танд одоо ингээд одоо юу хийх вэ гэх. Тэгэхээр гоё ажлын байран дээр шинжилэл хийдэг, хүмүүст одоо илүү гоё ийдэг, сайхнаар ханддаг, бусдад одоо хэрэгтэй хүн байхыг хүсэж эхлэх юм бол таны амьдрал илүү утга учиртай болно. Учиртай. За тэгээд хүнчлэн одоо бага наснаасаа мөрөөдөж ирсэн жинхэнэ яг мөрөөдлийнхээ ажлуудыг шинээр суралцаж өөрийгөө шинжлэх боломжтой. За би бол яг 5 жилийн өмнөөс яг энэ зүйлийн талаар судлаад 5 жилийн турш судлаа 2 жилийн өмнө яг шийдвэрээ гаргасан аахгүй. Тэгээ энэ шийдвэрээ гаргахдаа би өнгөрснөөсөө өөрийнхөө тэр өгөгдлүүдийг анзаарсан. Тэгэхээр надад ямар өгөгдөл байсан бэ гэхээр зураг зурах. Тэгэхээр одоо би зураг зурдаг. Тэгээ сэтгэл зүй. Тэгээд ялваа юм зохион байгуулах ЗБ тэгээ манлайлагч удирдагч юм иймэрхүү маш олон давуу талууд байсан. Тэгээ одоо яг энэ сэтгэл зүйг нь бариад гол ажлаа болгоод одоо ингээд сэтгэл зүйн коуч болоод ажиллаж байна. Ингээд би өөрийнхөө амьдралыг маш гоё утга учиртай амьдралыг бүтээж чадсан байна. Тэгэхээр таны дотор байгаа тэр бага наснд суусан тэр өгөгдлүүд юу вэ? Удамд амьдсан өгөгдөл бас байж болно. Жишээлбэл манайх одоо ингээ 3 үеэрээ миний мэдхээр зураг зурдаг хүмүүс байсан учраас энэ маань надад одоо ген цусаар дамжаад ирсэн учраас би илүү арай хурдан үнийг хөгжүүлэх боломжтой байгаа гэсэн. Нэгэнт ирсэн энэ одоо удамд амьдсан өгөгдлийг хөгжүүлэх нь шинээр сурснаас илүү хялбар амжилтанд хүрдэг байх нэ. Тэгээд өөрийгөө шинээр бүтээх боломжтой. За ингээд утга учиртай өөрийгөө яг жинхэнэ байгаагаар нь төрөлхийн ур чадвараараа ажиллах боломжийг өөртөө олгоорой гэж хүсэж байна. Одоо байгаа ажилдаа чин сэтгэлээсээ хандаж тухайн ажил дээр ингээд гоё шинийг санаачилж илүү бүтээлчээр аж аргалтай утга учиртай амьдраасай гэж хүсэж байна. Анхаарал сонсон та бүхэндээ баярлалаа.